Шинжлэх ухаан танин мэдхүүн од мөндөр суух тавтай морил сонгодог урлаг нэвтрүүлэг эхэлж байна. Студид хөтлөгч Гоошин Занданхүү мөнхцөл миний бие адилж байна. Сонгодог урлаг нэвтрүүлэг танд YouTube-ийн од мөндөр сууг NTV телевиз болон од мөндөр радио 83.3 болон 107 дэлгэнээр хүрч байна. Өнөөдрийн нэвтрүүлгийг Японы алдарт Рото брендийн энгийн бөгөөд төг сүрээтэй хадалаабо Монголдо илүү урамшуулаад зарлаж байгаа Skydel компани ивент итгэн та бүгд төрөж байна. Өдрийн минь занда. За өдрийн минь. За одоо энэ хагасаа бүтэнсэнд чинь манай сонгодог урлагч учиртай 3 тавигдах гэдэг шүү дээ. За тэгэхээр энэтэй холбоотой бүр үнэхээр гайхалтай сонь түүх ярьж өгье. Урд нь би яг ганц хоёр өөр бас угаар ярьжсэн манайхан тэг ахиж сонссон бол зүгээр ахаа сонсчаарай. Угаасаа сонирхолтой болохоор нэг юм мянгуудаа сонсон ч гоё байдаг шүү дээ. За тэгэхээр үүнийг яг 60 жилийн өмнө төрийн хошоо шагналд намдаггүй битсэн. Яг өнөөдөр миний ярих гэж байгаа юм. 60 жилийн өмнө. Гэхдээ болсон үйл явдал нь 90 жилийн өмнө. 30 жилийн өмнө үйл явдлыг бичсэн тий. Тэгэхээр намдаггүй яасан гэхээр ингэж бичсэн. Би энэ дурсамжийг Улаанбаатар хотын 3 дугаар дунд сургуулийн пионерын бүлгээс зохиолч Нацаг Доржийн тухай өөртөөгөө холбогдол бүхий ямар нэгэн дурсамж бичиж өгөхийг хүсэхэд нь үүнийг би зориулан бичвэ. 1965 оны 2 дугаар сарын 5 гэж. За тэгэхээр одоо Нацаг Доржтой холбоотой өөрийнх нь дурсамжийг л бичиж байгаа. Гэтэ энэ бүр санаанд оромгүй сайхан юм байна. За дурсамжийг та бүхэнд уншиж өгье те. Тэгээд дундуур нь гоё ярилцаад тавьчих. За намдаггүй дурсамж гэсэн үг. 1934 оны хавар гудамжны шороо дээр дороорж бужигсан нэгэн зэврэн өдөр би улсын төв театрын бөмбөр ногоон гэж алдарсан байшингаас гарангуутаа нөхөр Нацаг Доржих руу явлаа. Уг нь би Нацаг Доржихоор бишгүй явдаг байсаад л сүүлийн бүтэн жил ерөөс ороагүйж. Энэ зур Нацаг Дорж Нина гэдэг орос хүүхэнтэй ханилан өөр газар шилжин суусан байв. Нацаг Доржихыг 90 суран олж очихт минь Нина надад хаалга тайлж өглөө. Арай чарай мэд хэд 3 үгээр минь мэдсэний дараа Нина надад хэдэн үг хэлэн хаалга дахин төгжлээ. Үүнийг нь би байшин хүүтэн хаалгаар жавар их орж ирдгээ гэж ойлголоо. Уг байшин гадаас нь харуул сүрхий сайн дүнзээр дөрвтэй барьсан тэргүүн зэргийн орон сууц шиг байсан ч гэсэн доторх дулааныг барьж чадхаа байсан ийм юмс бишгүй байдгийн нэг нь байшин юм байна. Гэтэл энэ байшин 2 айлын орон сууцын зориулан барьсны зүүн талын бяцхан 2 өрөөнд нь Нацаг Доржих суудаг гэжээ. Нацаг Дорж өөр ном дэвтэр бичиг цаас овоолсон хоолны ширээ найжууд юм бичиж сууснаа орхиод өө наая гэж намайг дуудан угтаж ширээнийхээ нөгөөтөө суулгалаа. Таслаандах өөр бусад сав шургуулах мэц дээр нь мөн л ном судар бичиг цаас овоолгоостой үздэл энэ орон сууцнд багдаж үзэг судлах хийж бүтээх зэрэгт дарагдан буй нэлэрхээ. Гэтэл би бас өөрт нь ажил нэмэх гэж санаатай очсон билээ. Босоод угу хар пэшэнд хахад цатлан чигсэн нойтон мод шийгсэн шүүсээ пис дуурганд туслуулж дуртай дургу асаж байгаа болтой. Пэшингийн хажууд шинхэн хийсэн хашилгад бяцхан модон үлгийвч дотор нь зузаан хүнжил тучаастай нял хүүхэд нойрсон байгаа нь миний нүдэнд содон туслаа. Уг нь би орж ирэнгүүтээ хүүхэдтэй болсон тухайд нь баяр багтлыг үг хэлэх ёстой байл. Гэтэл одоо нэгэнт зохих цаг ашиглаж чадаагүй тул сэтгэл минь дэмий зөөвөрлөхөд хүргэлээ. Эндээстэй тэгэхээр Нацаг Дорж Нина гэдэг энэ орс бүсгүйтэй дундаасаа хүүхдтэй болсон яг энэ одоо намдаггүй шууд намтраас харагч дурсамжаас. Ардмын улсын төв театрын жүжигчид зохиолгүй суусаар нилээд утцсан. Энэ бол нэг завод түүхэн идэр дутагдсан суусантай яг авь адилхан. Зохиолгүй болсон. Нийт жүжигчд маань 20 гаруй. Дарга нь жаал гомжов гихч. Дороо 2 найруулагчдаас нэг нь би нөгөөх нь ший авиш. Нацаг Доржтой уулзахаар миний очисны учир гэвэл яаран барих зохиолтой болгож үгүй нөгөөхийг гуйх гэснээс өөр юм алгаа. Үүний өртөө бит хоёр би биш гэдэг жүжиг хамтран бичиж театрын тайзан дээр тавьсан. Одоо ингээд зохиолгүй байгаа зовлонгоо тооцсныг Нацаг Дорж маань анхааралтай сонсч сэтгэл хуваалцлаа. Дараа нь гаргах жүжигтэй болгож өгөхийг гуйсныг маань үгүй гэж хэлж чадалгүй хүлээж авлаа. За ингээд иймд бид тэр дорхноо чухам юун тухай хэрхэн бичих рүүгээ яаран орлоо. Нацаг Доржт аялгуутай эмгэнэлтэй зүйл бичих нэгэн сэдв бияж. Үүндээ автономтын үед үзэсгэлэн сайхнаараа дуунд гарсан Юндан гөөгөө. Тэгээд Юндан гөөгөө гэдэг хүний бодит амьдрал тохиолдсон зүйлсийг ингэж ярьж гисэн. Үүнийг нь би сонирхон тайзан дээр хэрхэн тохируулах талаар арга ухаан сэлхийг бодно. Үүндээ
юу юуны урд эмх замбраатай маш цөөн хүмүүсийн дунд эргэлдүүлэхийг л эрхэмлэнэ. Энэ бодлыг мань нацаг дор зөвшөөрөхийнхөө зэрэгцээгээр үндэсний аялгуул жүжиг бий болох явдалд зохистой шинэ хэлбэр бий болохыг эрхэмлэлээ. Гэтэл энэ үед аяд зохиох мэрэгжлийн хүн байтугай ноот мэдэх хүн бараг байхгүй шахан байсан цаг. Гэлээч бид оролдохын чухал гэж үзээд 2 цаг гэртээ харилцан ярьсны үр дүнд нэгэн жүжигийн төлөвлөгөө бүрэн босруулж гаргаж амжив. Энэ бол анхны учиртай 3 толгой бүх үйл явдал Юндэн, Нансалмаа, Балган, Хорлмаа нарын хооронд болсон янаг амаргийн тэм эмгэнэлтэй явдал бөгөөд үүнийгээ бид хөдөө талын 3 бяцхан толгойн дунд эргэлдүүлж байгаа энэ үйл явдлыг. Тэгэхээр би багадаа энэ учиртай 3 толгойг хүний толгой гэж ойлгодог гэсэн. Би бас тэгж боддог байсан. Тэгсэн хөдөө талын 3 бяцхан ингээд дов толгойн дунд болж байгаа энэ 4 хүний адармаатай хайр дурлалтай. Тэгээ одоо айл өрх ахуйн тэр нэг 4 3 толгойн дунд л байсан байх нь шүү дээ. За ингээд төлөвлөгөө гаргасны дараа нацаг дөрж даруй бичгтээ орох. Би 2 хоногийн дараа эргээ ирж бичиж дууснаас нь аваад шууд сургуулж эхлэхээр хилцэн тохиролцлоо. За ингээд 2 хоноод эргэж ирэхэд нацаг дөрж маань намаага бүр баяр баясгалан дагруултлаа. Бидний түрүүчийн гаргасан төлөвлөгөө сэтгэлд нь бүр тавтай тохирсон учраас нэгдүгээр үзэгдлийг бүрэн бичсэн байна. За тэгээ бичснээ надад уншив. Тэрнийг нь би сэтгэл багтан сонсож бүр шууд сургуулиулахаар ингэ шийдэж. Бүх жүжигчд бүгдээрээ ажилгүй байсны завшаанд би бүр аль дуртайгаа сонгоо авлаа жүжигчтэй. Гол дүрийн юундэнд цагааны цэгмэд. Нансалмаад ханц сүрэн, Балганд талигач жадамб, Хорлмаад мөн талигач дэвэ. 2 бэргэндэгчийн нэг нь сосор орм, нөгөө нь даги сүрэн. Бэр булгач 2 эрэхтэй нэг нь цэндэхүү. Маа нөгөө сэрэлт тэг ахлам. Нөгөө нацаг дөрж гэдэг нэг залуу. За ингээд миний авсан жүжигчд бол цөм шин жүжигчд. Би ч өөрөө шинэ найруулагч. Тэгээ өөртөө өмнө гараагүй шинэ хэлбэрийн имийг дан шинэ хүмүүстэй бүтээсэн дээр гэж угаасаа бодсон. Жүжиглэлт дуунуудаа бид ардын дууны айлгуунаас сонгоо авлаа. Үүнд хөгжимчд маань цөм бэлэн. Хувцас гэвэл ноёд феодлын хөрөнгө хураалтаас ирсэн янз бүрийн хувцас театрын агуулгаар дүүрэн. Энэ бөмбөр ногооны нэг гоё юм тийм. Яг бүх ноёдын хувцас, цэргийн хувцас, язгууртны хувцас, ламнарын хувцас бүгд яг жинхэнэ. Тийм тайзан зориулж урлаагүй. Жинхэнэ лам, феодал, ноён эзэн өмсдөг байсан хувцас юм уу? Тэгээд бөмбөр ногоо шатахтаа энэ бүх шатц зөхөрх. Тэгэхээр тухайн үед яг ингээд бүр театрын агуулгаар дүүрэн байсан гэж байна энэ хувцснууд. Тэгээд ямар гоё юм те нөгөө тэр одоо феодлуудаас хөрөнгө хууг нь хураахтаа те ингээд өрн таран болгоо шамшигдуулаад үзэн ядаа шатаачаагүй театртаа зориулаад харин тий сан үсгсэн байсан. За тайзны заслыг болохоор жүжигийн жинхэнэ мэрэгжлийн зураач Бэгчээва гэдэг орс авгаад нацаг дорж өөрөө зохиолоо танилцуулан хийлэх болсон ба. Энэ бүхнийг дарга гомжам маань зөвшөөрөн зохих зардлыг харамлгүй гаргаж өгөхөр болвоо. Жүжигчд маань ролдо баярлалдан наддаан итгэсэн. Би гэвэл тэдэндээ нацаг доржтой өөртөө ч итгэсэн хэрэг. За ингэсээр ажил маань гайхалтай сайхнаар эхэлж үлээ. Бид сургуулаа тайзан дээр биш, бүр таслаач хэрэгэлсэнгүй. Хаа чөлөөтэй байгаа булан зай бараадан хідүүлэх нэг юм. Заримдаа бид човдрлогцсон хүүхдүүд чиг байсан удаач бий. За ингээд 2 дахь үзэгдлийг нацаг дорж хэдхэн хоногийн дараа гаргаж өгөхөр боллоо. Энэ ч бас бидний урам зориг үнэхээр нэмлээ. Үндэ бид ажилдаа өлөн ховдөг амтад хоол руу шунах адилаар зүтгэлээ. Гэтэл 3 дугаар үзэгдлээс эхлээд бичлэлт нь удааширчлаа. Нацаг дорж жүжиг бичснээс болоод би албан ажилдаа дарагдаж зэмлэл хүлээх болвоо гэж зовлонгоо тоочлоо. Тэгтэл би өөдөөс нь жүжигчд хийх юмгүй хүлээж байна гэд хөмсөг зангидан бухимдлаа. Нацаг дорж бол өөр бухимдалгүй хүн бөгөөд нөгөө талаар бид хоёр 3 жилийн өмнө цаг зуурын сүрхий гамшигыг 6 сар хамтдаа ажилласнаас хойш нацаг дорж намайг чин сэтгэлээсээ дорчинлох болсон гэж. Энд чинь нөгөө цаг зуурын сүрхий гамшиг гэдэг нь нөгөө 30 оны нөгөө аимшигтай хилмигдүүлэлт үеэр нацаг дорж гоё тэ намдаг гоё чинь нэг өрөөнд байсан бүр шоронд. Тэгээ 6 сар хамтдаа байсан. Эннээсээ хойш нацаг дорж намайг чин сэтгэлээс дотношлох болсон билээ гэдэг нь юм учиртай. Тэгээ энийг цаг зуурын сүрхий гамшиг гэж аз. Өвгөн чинь тун аргагүй шүү дээ гэд нацаг дорж. За чи маргааш юм уу нөгөөдрөөс нэг ирж үз. Би шүн сухыг бодё гэж хэлээд тэгээ намайг буцаалаа. Нөгөөдөр гэснийг би хүлээж эсэж чадна. Маргааш гэсэнд нь очив. Гэлээж дэмий.
Нацагт орж албан ажилдаа дарагдаастай мөн л зовлонт очино. Бээж хөмсөг зангидан бухимдана. Энэ байдал бүр хит давтагдсны дараа нацагт орж. За өнөөдөр хагас өдөр маргааш бүтэн би сайн суй. Чи нөгөөдөр хизээ дуртай цагт ирж 3 дахь үзэгдэл аав гэж хэллээ. Ингэж хэлсэндээ нацагт орж үнэхээр хүрсэн бөгөөд гэвч 4-р нь бүр унжирсанд миний бухимдал туйлдаа хүрэв. Дэргэд минь гэвэл надтай итгэсэн нэг авиастай залууж үжигт цаг ямагт намайг ширтээстэй. Тайзны заслыг Савильо гэдэг намхан биетэй шаардлагатай ахимаг настай Орос мужаан, Цэрэндорж гэдэг мужаантай хоёул хэдэн 10 банцыг хөндлөн гудам хөрөөдөн хийгээд дунд нь нөгөө бихчээвэ авга хар хөх халаад өмсөн хувинд найруулсан будаг шунх барин тэг хэдхэн хоногийн дотор бэлэн болгоцсон. Нөгөө талаар дарга гомжив. Нөгөө эцсийн үзэгдэл чи хаана байна гэд өдөр үнжлэгүн ихэж намаагаа ээрэгдэнэ. Иймд надад бухимдахгүй ах нөхцөл байхгүй. Би нацагт орж руу олондоо хариалгасан бөгөөд нацагт орж миний өмнө өөрийн ирэхгүй тэр нөгөө байгаа зовлонгоо тоочхоос өөр ямар ч игдүүлэлтэй юм хэлээгүй боловч бид хоёр түнжин хагарахад ойртов. Ажил маань ингэж гацж орхих гэж байн бодон гимшин. Эцсийн бүлэгт бүр нацагт орж руу явхаач билээ. Гэтэл нэг өдөр нацагт орж ирж явахыг би цонхоор харав. Эцсийнхэн үзэгдлийг авч ирсэн болов уу гэж гойрдохын зэрэгцээ зориуд нүүр өгөхгүй гэж бодлоо. Гэтэл нацагт орж бицэн юм алга. Үг бүр дээр найрсгаар нэмсгэлж би албаныхаа ажлыг бүрэн цэгцэлсэн. Одоо эцсийн үзэгдлийг бичих би завтаа олсон гэхийг найчхад миний сэтгэлийг тайтруулахаар ирсэн илэрхий. Гэлээч би зориуд гомрохсоор л байлаа. Нацагт орж явахдаа чи над руу гүөх хэрэггүй. Би хизээ дуусан цагтаа өөрөө аваад ирье. Үүнд нь ч би царай өглгөө сууж байж дөнгөв. За ингэсэн 3 дахь хоногийн өглөө нацагт орж бүрэн бичиж дууснаа авч ирлээ. Сүүлийн үзэгдэл үү? Тий. Сүүлийн үзэгдэл. Миний баярлсан гэдэг хэмжээшгүй. Гэвч би баярснаа мэддэхгүй байхыг хичээнэ. Төнцөн тий. Бицнээ надад уншиж өгөв. Энэ бүр төрүүжихээс давуу тал болсонд нь би бүр зөвхөн гэхдээ сэтгэлдээ л баярлав. Тэгэл жүжигчдэр бүр харавсан сум шиг хариалгаа орсон бөгөөд гартаа ойрсон зохиолоо дээш өргөд зохиол бэлэн гэж хашгирлаа. Жүжигчд маань суудлаасаа дуу алдаад бүр бүгдээрээ босон харив. За бид эцсийн үзэгдлийг 5 хоног дангаар нэг хийгээд 6 дахь өдрөөсөө тайзан дээр гарч эхнээс нь аваад дуустал нь сургууль хийдэг боллоо. Дараа нь хэдэн орой хувцас ба гэрэл чийдэн тохируулан хийснээр учиртай 3 толгой аялгууч жүжиг нийт сар хагас хүрэхгүй хугацаанд бэлэн болж. Гайхалтай байна. Сар хагас хүрэх. Ингээд бид бүр энэ ямар зовлонтой болж ийн гэсээ бодчихсон бол гэтэл энэ сар хагасын дотор бүх юм бэлэн. Зүгээр нэг жүжиг биш, аялгууч жүжиг шүү дээ. Харин тийм. За ингээд олонний өмнөх тавих сонсгол том нөгөө зарлалаа. Театрын өмнөх 2 том самбараас эхлэн хаа сайгүй наалаа гэж. Учиртай 3 жүжиг гэлтэй. Энэ зур би нацагт ортой дахин уулзсангүй. За нийтэд тавихын өмнөх эцсийн хяналтад нөгөө нацагт оржиг авч ирэх байснаа ч нөгөө завдсангүй. Тэгэд жинхэнэ тавих дээрээ урилгын плед авч очин нэг мөсөн гүйцэтгэе гэж уулан бодсон. Гэтэл бас л завдал болсонгүй. Нэг мэтгэд жүжиг гарах цаг маань болж орхисон. Үүндээ би нөгөө урилга өгөх нацагт орж бод. Тэгсэн намдаггүй ингэж ütсэн ба. Үүндээ би алтыг нь аваад авдрыг нь хаянаа гэж болов гэж сэтгэл зовж эхэллээ. Үндэ яг үнэхээр надад завдал болоогүй маа. Одоо бодоход би хамаг юмыг ганц биендээ хүлээн авчихсан юм байна. Хамгийн наазах нь зарлал бичих, түүнд дагуур бичиг хийм машин дуулах, түүнийг хэвлэлийн хороонд хүрэх, тэгээ бас түүнийг зохих цагт нь гарах гэж хэд дахин хариалгана. Энэ бол нас залуугийнх. Залуу хүний өмнөөс гүйдэг хэн бэ гэсэн блэ? Харин өөрийнхөө өмнөөс гүйлэх хүмүүс бол байдаг. За ингээд жүжиг гарахын өмнөх үзэгчдийн суудлал руу сим харахад аль гой сайхнаа өмсөн эрэгтэй эмэгтэй хүмүүсээр пик дүүр. Гэтэл хамгийн урд нүүрний голд суудлал дээр дээд уруул ба ирүүндээ өтгөн хар сахалтай Европ маягаар тэргүүн зэрэг хувцалсан 35-6 орчим насны хүн намуухан дүлгэн цагаан царайтай бөгөөд мөн ёслол хүндэтгэлийн байдлаар хувцалсан авгаатайгаа сууж байгаа нь над олноос онцгой харагдав. Энэ хүн бол
гэгэрүүлэх яамны зөвлөх иш дорж гэгч бөгөөд миний дунд сургуульд анх ороход иш дорж хичээл заадаг захирал багш маань байлаа. Би ер нь тэр цагаас эхлэн иш доржоос ухаангүй байдаг болчихсон. Германд очин суралцахад минь мөн захирлаар очин айлгсаар л байлаа. Би тэндээс эргэж ирсэн хойно хэдийгээр бие даан ажиллах болсон боловч мөн л айн. Энэ багш ажилд хичээнгүй, үзэн судлах, хийж бүтээхэд биеэ бүрэнд ажилдаг тийм сүрх юм. Тэгээ сурагч нэг бүрийг өөршгөө болгох гэсэн сэтгэлээр бид бүхнийг үнэхээр хатуу барьдаг байсан. За одоо энд ирээд байгаа нь миний жүжиг найруулгын ажлыг зориуд үзэхэр ирсэн хэрэгэ. Иймд миний сэтгэл өөрөө ирэхгүй төвшиж орхилоо. Тэгээ юуны урд би жүжигчд, хөгжимчд хоёроо битгий л алдан бодлаасаа билээ гэж бодлоо. Манай хүмүүс хэдийгээр тэргүүний авиас идэвхтэй ажиллагч боловч угаасаа урсгалаараа ажиллаж эхэлсэн нэг их тийм гэмтэй. Би энэ дутагдлаас нь гарахад хамаг анхаарлаа тавьдаг байсан юм. За ингээд цагийн зүй яг 8-да голломгц жүжиг гарахын анхны төхөө харанг цохиж театр дүүрэн цорайтлаа. За, өстой гоё. Хоёлаа жүжиг эхлэхээс өмнө нэг ивент итгэжээд орцчихоо. Тий. За, сонгодог урлаг нэвтрүүлгийн маань өнөөдрийн дугаарыг энгийн бөгөөд төгс сурайтай Японы алдарт Рото брендийн Хадалабо бүтээгдэхүүн ивент итгэж байна. За, Хадалабо биднэрт нөгөө бас аягүй гоё манай эфирийн эмэгтэйчүүдийг туршиж үзээрэй гэд бүтээгдэхүүнийхээ дээжийг авчирсан. За, тэгээ 100 хөдөө гадаа явсан найр наадам их хийснийхаа горыг хүртээд сивх тодорсон нөсөө тол их тод гарсан байсан. За, тэгэхээр Хадалабо премиум цайруулах бүтээгдэхүүн юм байлээ. Хадалабоны хялуурооны хүчлийг агуулсан арсыг чийгшил өгдөг гэдгээрээ тэ алдартай бөгөөд зөвхөн чийгшүүлэх төдийгүй арсыг цайруулдаг, нөсөө тол бүдгөрүүлдэг тийм суурал юм байлээ. За тэгээд энэ тренаксамины хүчил гэдэг онцгой хүчил агуулдаг бөгөөд энэ гол нь хүчил нь арсандаг сэг толб нөсөөг одоо үүсгэж байгаа меланины ялгарлыг дарангуулснараа арсыг ер нь жигд толгоор харагдуулдаг юм байлээ. Тэгэхээр бид нар бүгдээрээ энэ бүтээгдэхүүнийг хэрэгэлсэн. Тэг үр дүнгийг харсан байгаа. Маш сэтгэл хангалуун байгаа. За тэгээд Хадалабо премиум бүтээгдэхүүнийг хэрэглэснээрээ таны арс жигд сайрах бөгөөд сэх нөсөө тул багасаад тэгээд дахин шинээр үүсгэхээс урьдчилан сэргийлнэ. Мөн арсны өрөвслийг намдаагаа давхар чигшүүлэхээс гадна батхтай эмзэгшилтэй арсанд их таатай зөөлөн бүтээгдэхүүнүүд байлээ. Тэгэхээр үзэгчид сонсогчд маань Хадалабо брендийн бүтээгдэхүүнийг их туршиж хэрэгжилж үзхийг хүсвэл нөсөө толбноосоо салахыг хүсвэл Monos эмийн сангийн салбарууд болон GGI нэрийн дэлгүүрүүдээр үйлчлүүлээд худалдан авах боломжтой мөн e-mons болон GGI box эмийн сайтаар захиалаад хөрвүүлэн авах боломжтой байлээ. Тэгэхээр Хадалабо маань Японы алдарт Рото брендийн бүтээгдэхүүн юм байна. За өнөөдрийн ивент итгэжтэй баярлалаа. За ингээд нөгөө агуу хүн нөгөө агуу найзгаа ингэж дурсахар их гоё байгааз. Тийм байна. Тий бүр. Тэгээ нөгөө дурсаж байгаа юм агуу бүтээл яваад байдаг. Энд чинь 34 онд 91 жилийн өмнө тэгэхээр анх Бөмбөр ногоон театрын тайзнаа дуулж үжгээр тавигдсан байна шүү дээ. Анхны тэгэхээр найруулагч намдаггүй байсан байна. Их сонир шүү дээ. Тэгээд нь дурсамжаа бичснийг нь харахаар тэр хоёрын нөхөрлөл их нандин багц хүндлэг биеиндээ тундаг, гомддог, түүндээ гимшдэг тийм их хариун нандин нөхөрлөл байсан байна. Гэтэ заавал нэгнийхээ хүссэн юмыг бас биелүүлдэг те. Хэлсэн үгэндээ үлддэг. Харин тест гоё төгөр. За ингээд тайлбарлахын аргагүй биенээ ойлгоод нөгөө хүнийхээ үйлдэлийг ингээд учрыг мэдээд байгаа юм шиг мэдрэмж төрж байна. Тэгээ энэ нөгөө явж иж их орондоо хэрэгтэй юм гэдэг дээр бас санал нэгдэлж байгаа байхгүй. Манайхан анх удаа орчин цагттай зүгээр ингээд бас нэг дуулалт жүжигтэй болж штэ. Урд нь данзаарж байгаа чинь одоо тий саран хөхөө дуулж жүжигтэй байсан бол эдгэр чинь бас орчин цагт тий бас нэг одоо ахаад ийм хийлдэ гэд тийг хийж бүтээж байгаа гайхалтай байхгүй. За ингээд цагийн зүй яг 8-да голмогц жүжиг гарахын анхны төхөө харанг цохиж театр дүүрэн цорайтлаа. Энэ харангийг би түрүүн учиртай 3 толгой жүжигийн өмнө чухам яаж цохиуртайг эрэлхийлэн турснараа өөрөө зогсон гинэ. Хоорондоо 4 секундын зайтай 3 дахин зөөлөн цохимогч хөгжим намуухнаар эхэлж хүнд сонсог одоо хөшигтийг алуурхнаар нээгдсэн юм байна. Энэ дараа өндөрлөг дээр тавьсан 3 бяцхан толгойн дунцууга юндан насламаа харилцан дуулж гарлаа. Энэ мөч дээр очиж юмсан нэр. Би хөшгийн араас тэднийхээ аялах, хөдлөх нэг бүрийг сэтгэл түгшин ширтэн. Гэтэл тэд мань тун зүгээр. Тус бүрнээ хичээх хичээх тул сургууль хийснээсээ ч бүр давуутай тоглоно. Үзэгчд гэвэл чив чимээгүй. Бүр нэг ч хүнгүй байгаа мэт. Гэлээч миний сэтгэл түгшин.
Хаа нэгтэйгээ алдан бодлох вэ гэж ямаг зөвөрлөнө. Тэгсэн хорлмоо гарчиж чихэнд хатсан чанга хоолоогоор дуулна. Ингээд нэгдүгээр үзэгдэл бүр үнэхээр сайхан өнгөрлөө. 2 ба 3 дугаар нь ч гэсэн зөөгөө сайхан өнгөрлөө. Үүнд 2 бэргэндэгч ба бэр буулагч 2 ирэм эрчимтэй тоглолоо. Жохон өөлөн өгүүлэхэд тус бүрд нь дуулах ба тоглох маш их авьяас байж хоолон уурч чадвар алга. Гэвч энэ бол бид өөрсдөө засаж залруулж чадах зүйл даанч биш шүү дээ. Энэ зур үзэгчдэд үл мэдэгдэхүйц дутагдлууд бас гарч байлаа. Түүнийг би жүжигчдэд одоо хэлэх хэрэггүй гэж бодоод зүгээрээ тун айтайхан болж байна гэж тэднийг магтан улмаар урам зориг оруулж байлаа. За одоо үлдээд байгаа нь эцсийн үзэгдэл. Гэлээч сэтгэл минь төгссөн хэвээр. Ээдээ одоо л хичээн шүү дээ гэж тус бүрдэн амжилан захиад харанх цохин хөшиг нээлгэлээ. Үзэгчд гэвэл чив чимээгүй хэвээр. Өмнө нь жүжигчд хичээхээрээ хичээж байгаагаар барахгүй. Урдынхаас илүү тэм зориг зүрх орсон илэрхий. Гэтэл бас жүжигийн үйл явдал явах тусмаа одоо хурцтан те. Туйлдаа хүрэх шахсныг хэлэхүү. Миний сэтгэлийг бүр улам донслогно. Одоо бол бүх алдаасаа ямар нэгэн хөндлөнгийн гай орцс битгий ороосоо үлээл гэж бодно. Ер нь урлаг гэдэг бол маш эмзэг зүйл. Жишээлбэл энэ үед тэр доор айтайхан сайхан дуу гарч байгаа хөгжмийн 3 чавхцны нэгэн тасарснаар бүх юм баларх нь тэр гэсэн үг шүү дээ. Гэвч ямар ч алдаа, ямар ч аюул тохиолдоогүй явсаар ашгүй төгсгөлдөө хүрэхэд чив чимээгөөс үүсгэж таарна. Алга нэжигнүүлэн тагшлаа. Энэ алга таашхад заншил манай үзэгчд бүр ер дэлгэрээгүй байсан. Иймд энэ харин ч анх удаагийн алга таашил билээ. Тийм үү. Гоё гоц. Вау. За ингээ үзэгчдийн хөлийн чимээ нэгэн зэрэг шүржигнэн гарч эхлэхэд сая миний сэтгэлийн хүлээс тайлагдаж мөрөн дээрээс 10 пүү юм мултран унах шиг боллоо. Жүжигчд маань хувцаа тайлахаар нүүр бодгийн өрөөрөө орсон байв. Би гав ганцаараа тайзан дээр. Маргааш жүжиг маань дахиад гарна. Тайзны энэ тэнд ундуу сүндүү болсон зарим юмыг засуурштай бодогдно. Гэтэл би тун сул санаа сэтгэлж бодогдох юм алга. Энэ бүр хэдэн хоног ажил дарагсны дээр сая 2 цагийн турш сэтгэл хүчтэй төгснөөс болтой. Энэ тэрхнийг ийш тийш болгосон болж байтал нэг хүн сэмэрхэн гитэн ирэх шиг. Нэн тэргүүний нүдний минь болонд урт түрийг нь эргүүлсэн нэмгэн хар эсгийг худал тусваа. Лавлан харахад нацагтэрч. Намайг ширтэн инээмсэглэн зогсно. Би номлосон биеийг нийлгэн хариу инээмсэглэлээ. Сэтгэлд минь зохиолыг нь бүрэн гаргуулж авахтаа зэрэг одоо чиний хэрэг байхгүй гэсэн шиг болсон явдал минь бодогдлоо. Тэгэд үүнийгээ цагаатахыг гэтэл хэлэх үг үл олдох тул би зүгээр санаандгүй байдал үзүүлэе гэж бодогдов. Үгүй чи чинь тун их ядарсан шинжтэй байх нь вэ гэхтэн. Өөт гэх мөртлөө үгүй чи яаж орж ирв гэж асууж ирэхэд эцэст нь энэ асуулт маань яасан ч ивгүй асуулт болж ирэв дөө гэж хоёроос нь зовхот хөрлөө. Яах вэ билет аваа л гэж хариулсан надад мөн л ивгүй сонсогдлоо. Дараа нацагдэрч би жүжиг дуусмагц нааш явж байтал эрт орж замд хайрлаад гэхтэн миний сэтгэл зарсхийг шиг болоод. За тэгэд эрт орж багш юу гэж байна гэд яаран асуулаа. Нацагдэрч эрт оржийн сэтгэлд сүрхий таалагддаг бололтой. Бидэнд баяр хүргэж байна гэж хариуллаа. Энэ үг миний сэтгэлийн хүлээсийг дахин нэг тайлж алдагдсан бүх бяр чадлыг минь эргүүлэн тохох шиг болов. Цааш юу гүйсийн сонсхийг яар. Тэгэхэд гэд нэмэн шаардаад альваа хоёлаа сууя гэд тайзны засал ирэг дээр сандаалахад зүлэг оруулсан ногоон будагт хүрээний үрдсэн шаваас гарыг нь өрөн баригдаж байж бичлээ. Эртөрж багшийн дүгнэлт. Учиртай 3 толгойг Хятад ба Европ дөрүүдээс тис өөр. Өөрийн орны байдал тохиролтой шинэ хэлбэрийг илэрхийлсэн байх бөгөөд далимд нь намайг өөртөөгөө уулзаарай гэж хэлүүлсэж. Эцсийн энэ үг нь намайг мөн л зарс хэлгэв. Гэвч би очноо. Эртөржийн өмнө очих явдал над хэдийгээр халуухан бавж санал зөвлөгөөний авахаас илүү эрхэм юм байхгүй. Им би маргааш очие гэж бодно. Жүжигчд маань маргааш хизээ цуглж юу ихэ надаас сугар бөөнөр ирлээ. Энэ завшаанд бид тэднийг нацагдаж доо танилцуулав. Хамт сүрэнгээс бусд нь баг анх удаа уулзж байгаач. Бид баяр баясгалантайгаар хүрээлэн сууцгааж жүжигийн тоглолт үзэгчдийн сонирхсан байдал зохиолын явц ба түүний шүлэглэлийн аятай сайхан болсон тухай ярилцав. Ингэж бид хийж хамтдаа бүтээж амьдарч явлаа.
Тэр цагаас хойш одоо 31 жил болов. Энэ зур манай орны нийт театр урлаг танигдшгүй болтлоо өөрчлөгдөн хөгжвөө. Гэвч Нацаг Доржийн бичсэн учиртай гурван толгой өдий хүртэл үзэгч олны тэргүүн зэргээр сонирхтон жүжиглэгцээр байгааг багтахгүй хэм байх үлээ. Хийсэн бүтээл хизээд үлдстэй гэдэг нь. Гэтэл хий хоосон яриа агаар замархан мартагдгаа гэдэг үг бас байдаг. Нэмэн хэлэхэд нөхөр Нацаг Дорж миний зохиолгүй байхынхаа зовлонг тойчин оцсны минь хүлээн авснараа тэр мөртөө үндэсний өвөрмөц байдалд шин сайхан хэлбэрийг илэрхийлснээрээ тэгээ бас албан ажлынхаа завсраар хичээнгүйлэн суун бичснээрээ энэ манай театрт манай урлагт чин сэтгэлээсээ хандагч нь байлаа. Гайхалтай. Үнэхээр гайхалтай зүгээр. Би нэг бүр анх уншичаад бүр итгэж ядсан шүү дээ. Би учиртай гурыг зүгээр ингээ сайхан сууж байгаа л тийм нөгөө зохиолч нар ингээ сууждаг гэсэн чи цаана бүр ийм болж исэн. Намдаггүй хөөрхий тэр ажилдаа дарагдаад нөгөө гол зохиолчтой урьдлагч өгөөгүй. Өөрөө нөгөөдх нь аваад үтцсэн тийм. Тэгсэн мөртлөө ингээ би биндээ гомдол юу хэлэхгүй гэх мэт. Бүр нэг гоё. Тэгээ тэр багшигаа бас хүндэлж байгаа айж байгаа багшаасаа тий нариулагч болсон байж тээ. Харин тий. Гэтэл багшаасаа тэр айх имэйл хүртэл имээх нүртэл байгаад байгаа нь. Харин тий. За ингээд 34 онд чинь бөмбөр ногоонд анхны дуулч жүжгээр тавигдаад. Тэгээ 42 онд чинь учиртай уран толгой чинь хөгжимт жүжиг болж байгаа. 50 онд болохоор аялгууц жүжиг гэж явж. Тэгээд 76 онд буюу одоо эх жил 50 жилийн өн болно. Дөөр хэлбэрээр тавигдаж байгаа шүү дээ. 76 онд. Тэгэхээр одоо чи 49 жилийн өн баг. Тийм байна. Тэгэхээр maaхан те одоо яг энэ хагас сайн бүтэн санд учиртай уран толгой одоо 10 сарын 18 19 гэсэн үг шүү дээ. 17 цагт одоо энэ Дөрвөж Эрдмийн театрт явагдах юм. Хамгийн гоё нь Монголд ганц л газар бүр цор ганц газар байж магадгүй. Яг өдий 50 60 жил 63 жил нэгч мэд хоцрог байхгүй. Яг л 17 цагтаа бүх юм эхэлдэг. Та хоцорч ичвэл одоо нөгөө орчин хэлгээр орк болж хувирдаг. Яг нэг удаа хоцорж исэн. Яг энийг ярьчвал яа гэм бол да. Би санаж би хамт. Тийм маа нэг хотын дарга хүн саяхан дөөрт ингээд очно гэд нээлт одоо тий нэг одоо очиод 17 цагт эхэлтвэ. 17 цаг 40 минутанд эхэлтээ. Яг тэр нэг хотын даргагүй хоцроод ирсэн бүр үг хэлт юм да тайзан дээр орч. Бүр хамгийн амар нь үг хэлээд тэгээд нэгдүгээр үзэгдлийн дараа цаач яваад өгд юм да бүр амар нь. Ямар муухай вэ? Харин тий манайхан ч нөгөө тий бас нэг тийм гачин болж ирсэн зүгээр хажуугаар нь хов болгож хэлгээд намдаггүй байх гоё юм ярьдгүй би хов ярьд юм байна ер нь сайн харсан чи. Гэтэ яг энэ чинь хэлмээр санагдаад тий хэл ам захтаад шүү дээ энэ чинь. Дөөр театрт ямар ч хүндлэлгүй байна. Тэгээ өөрөө тэр мэдрэмж дөөрийн алтан театраас өөрийгөө илүүд харин тий бодоод хоцроод тэгээд хоцорж ирчээд театр дээр жүжигчнэн гардгийн. Харин тий Хөгжимчдийн юм байхгүй тэр жүжигчдийн удирдаачийн иргэшил газар байхгүй юу? Бид нар хүртэл орохдоо энэ зах ирмгээр нь явдаг шүү дээ. Тэгээ бүр тэр нэг голвор нь явахаас бүр зүршээгээд. Тийм шүү дээ. Бид нар нэг ажиллаар дөөрийн театр руу орсон чинь би яг баярлаад тайдан дээр нэг алхачих гэсэн чинь зандаа загнаад захаар нь явуулсан. Тий. За тэгэхээр учиртай гурван толгойг одоо манай яг сонгодог урлагийнхан тий Дөрвөж Эрдмийн театрынхан маань яг хэрхэн бэлдэж байна хэдүүлээ.
Сонгодог урлаг нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарыг Монголд илүү үйлчлэгээ урамшууллаа зарлаад байгаа SkyTel event итгэж байна. За энэ их гоё урамшуул байлаа. За. Илүү хурд, илүү хэрэглээ, илүү үндсийн, илүү датаг санал болгож байгаа юм байлээ. Энийг тэгэхээр SkyTel-ийн бүх хэрэглэгч нар хэрэглэх боломжтой. Яаж байгаа вэ гэхээр 3 дахин их одоо хурдаар датагаа хэрэглэх мөртлөө 3 дахин бага мөнгө төлөх юм байна. Ямар сайхан. За дараа үеийн мобайл интернет сүлжээний хур чанарыг бодитоор мэдрүүлэхийн тулд дараа төлбөрт дата хэрэглээг GB буюу гигабайт алхамтай болгоцсон юм байна. За энэний яасан бэ гэхээр бид нар багцаа одоо чинь 5 гигабайт ч юм уу 3 гигабайт гэж хэрэглээд тэр нь дуусахаараа бид нар нөгөө доотлын KBS руу ордог байсан шүү дээ. Тэгээд тэр нь ингээд байхгүй зүгээр нэг байга нэртэй байдаггүй килобайтер. Тий. Үддэж харж болдоггүй. Гэтэл ерөөсө багц маань дуусна ч гэсэн гигабайт хэмжээгээр л байгаад байгаа юм бэл. Нэс гоё. Тэр нь гоё ягац. За тэгэхээр урд нь бол ингээд өмнөх хэмжигдэхүүнээр одоо нэг цагийн кино үзэхэд 6000 төгрөгийн дата зарцуулдаг байсан юм байна. Гэтэл одоо эдний илүү Монголдо илүү үйлчлэгээр ердөө 2000 төгрөг зарцуулна нэг кино үзэхэд. Гар утсан дээр ч зэн чинь. Тийм ээ. Тий. Тэгэхээр та 3 дахин хэрэглээ 3 дахин бага үнээр авч болж байгаа юм байна. Тэгэхээр харилцагчийн одоо SkyTel харилцагчийн багцад дагалдж байгаа датанд дууссан ч гэсэн нэмэлт авах шаардлагагүйгээр хэрэглээл байна гэсэн үг. Стог яагаад? Тий. Би ч угаас нөгөө датагаа унтраадаг ч байхгүй. Энэ нөгөө гоё хямдарчдаг учраас. Байн гасалтай Тий. ээждэг. Амарч дэрнэ. Тэгэхээр одоо 3 дахин илүү хэрэглээд 3 дахин илүү хямдарна гэсэн үг юм байна. Тэгэхээр SkyTel компани маань өөрийн хэрэглэгчтэй илүү хурд, илүү хэрэглээ, илүү үндсэн, илүү датаг санал болгож байна. За би тэгвэл линк юм байн гасаалтай биш. Одоо бүр байн хотспот юу лээ цацаж явнаас их. Айгүй өөмөр. Бас тэгэж болох юм байна те. За тэгэхээр та бүхэн энэхүү үйлчилгээнд хамрагдахын тулд SkyTel компани салбаруудаар очиод мөнгө бэлэн киоскуудаар очиод үйлчилгээг авах боломжтой. SkyTel application вебсайтаар ороод хүссэн үйлчилгээгээ аваад датагаа цэнгэлэх юм байна. Та тэгэхээр 3 дахин бага мөнгөөр 3 дахин их хурдтай дата худалдаж авах боломжтой. За тэгэхээр дэлгэрэнгүй мэдээллийг 91111952 91111952 дугаарын утсаар холбогдоод мэдээлэл авах боломжтой. SkyTel компани Facebook SkyTel official page-ээр болон www.skytel.cg-ийн хаягаар ороод хүссэн мэдээлэл аваад өөрийн хүссэн дата багцыг худалдан аваад 3 дахин илүү хэрэглээд 3 дахин бага төлөх боломжтой. Ивент итгэжтэй баярлалаа. За төгсгөлөөч те. За. За ингээд од мөндрийн одоо сурвалжлагын багийнхан дөөр дээрч хэрхэн одоо сурвалжлага хийснийг та бүхэн үзээд таалагдсан гэж найдаж байна. Сонгодог урлагийг яг нөгөө үзээгүй зүгээр хүмүүс байдаг да зүгээр. Дөөрлөө орж үзээгүй ч юм уу те. Яг тэгвэл тэнд нэг ороход нэг эвгүй ч юм уу ингээд өөртөө ханд босгоцсон байдаг хүмүүс. Тэр ханыгаа маш яаралтай нурааж унгаагаар гэж хүсэж да. Яг тэгвэл тэнд тэр хан шиг хэрэггүй юм байхгүй. Дөөр таны өмнө хан босгоогүй. Та өөртөө л хан босгочоо да. Та хичнээн сайхан юмнаас хоцорч байгаагаа бүр ингээд гадарлагч байгаа. Тэгэхээр жишээ нь учиртай ураас эхлэе гэж бодъё л да хэдүүлээ яг ингээд дөөр сонгодог урлаг симфон өөр юу гэдэг нь гоё юмд балет тийм дурлая гэж бодох юм бол та яг ороод үзснээр дараа миний юу хэлээдсэнийг үнэхээр ойлгоно. Тэнд ямар ч хана хэрэг. Тэгэхээр гол нь юм байна. Учиртай гурантлахыг нэг удаа үзнэ. Хүмүүс ягаад 10 удаа үздэг, ягаад 20 удаа үздэг гэхээр сонгодог урлагийн нэг онцлог нь тэр. Би учиртай гурантлахыг үзчихлээ энэ жил. Тэнгүүд энэ жил надад юунд нь таалагдж болно. Балган таалагдахгүй ч болно зүгээр. Үгүй яасан ч болно. Энэ бол тест болно шүү. Тэнгүүд эргэжил яах болоо гэсэн чинь балган өөр нэг дөөрийн дуучин балган тоглоно гэж. Тэгсэн чинь за дараа жил яах нь гэсэн чинь балганд өөр хүн үнэхээр гайхалтай тоглож яах вэ? Тэгэнгүүт та 3 дахь жил тэгвэл хорломоод яах вэ гэд бүр ингээд нэг та үзэгдсэн улам мэддэг болоод эхэлнэ. Бүр замын тосуулын тэр одоо хоёр нөхөр те дуулахтаа өмнөх жилээс ямар байх байсан бол гэдэг ч юм уу. Гэх мэтэр бүр ингээд донтож эхэлтий. Энд чинь бүр аимшигтай сайхан донтно. Юм донтох чи сайхан шүү дээ гэдэг. Нэр тэгэхээр юм сонгодог урлаг дондох боломж нь яадаг гэхээр эхлээд нэг удаа үзэх, тэгээд 100 удаа үзэх хэлэт. Байнга үзэх. Тэгэхээр maaхан тэ Дөөр бүжгийн Эрдэмийн театрт тий 18-19-нд 17 цагт Дөөр бүжгийн Эрдэмийн театрт. Тэгээ бас нөө Дөөрийн театр руу анх удаа орж байгаа ч юм уу тий тийм хүнд бол учиртай гурван толгой бол хамгийн зөв сонголт. Үнэхээр гоё. Монгол хэл дээрээ. Тэгээд чиний ярьсныг сонсон чинь надад нэг юм гоё санагдлаа. 49 жил болж байна гэж байна тий. 49 жил энэ одоо манай гайхалтай одоо манай соёлын өв бүтээл маань хувьсан өөрчлөгдсөн юм байна. Өөрчлөгдөө шинжлэгдээ сайжраа яваад байсан.
Тэгээ жил болгон ч юм уу уран бүтээлийн улирал болгон дээр өөр байдаг нь өөр найруулагч байна, өөр жүжигчид байна, өөр гоцлууд байна. Тэгэхээр үзэх болгонд та учиртай 3 толгойг урд нь үзсэн ч гэсэн таны үзэж байгаа бол таны үзэж байгаа анхдагчлаа юм. Тийм цор ганц үү. Яг наадах чи яг хэлэх хэрэгтэй тий. Одоо нэг за учиртай 3 толгой дөөр явж гин. Эсвэл нэг балет тоглож гин гэж бодъё л да. Энэ ертөнц дээр энэ нарны аймагт дотор энэ яг энэ 2 цагийн хугацаанд энэ ахиж давтагдахгүй. Яг л тэнд удирдаач нөр тэр хөгжимчт нөр ер нь би одоо чинь гитар тоглолоо гэхэд нэг аяа би яг адилхан ахиж хизээж тоглож чадахгүй. Тэгэхээр тэнд чинь 100 гаруй хүн 200 хүн яг нэгэн зэрэг нэг зүйлийг 2 цагийн турш бүтээж ин шүү дээ. Дуучид, жүжигчд, тайзныхан бүр үлгүүрчин байна. Тэгээд тэнд одоо хянаа сууж байгаа хүн тий. Тэгээд ингээд хөгжимчд гэдэг 200 яг зэрэг ажилт. Тэгээд анх удаа орж байгаа л нөгөө тайз ингээд хаагдаад нэгтгэж ч юм уу тий эсвэл алга зарч байгаад гоё нөгөө гар утас аваад зураг нөгөө тэр утсаараа дараараа яг дөөрийн дундуур ингээд утсаа ингээд бити хэрэглэр тий. Тэгээ чихэр мөхрөөл бити шажигнуулаараа яг л ингээд анхааралтай сонссон л та маш их кайф авна. Яг тэгжил хажууд нэг хүн чихрийн цаас шажигнуулаад тэгэхээр угаасаа таны уур хүрнэ. Тэгэхээр та бас тэр уур хүргдэг хүн байж болохгүй шүү дээ тий. Ер нь их гоё тий. За тэгээд манай од мөндрийнхэнтэй бол ер нь хагасаа бүтэн сайн болгонд баг таарах байх шүү ер нь. Маахан чинь юунд л одоо дөөрөж Эрдмийн театртай бүр хамтран ажиллаж байл тий. За, шинжлэх ухаан танин мэдхүү од мөндөр суугийн сонгодог урлаг нэвтрүүлэг та бүгд төрлөө. Студид хөтлөгч Гошин Занданхүү мөгцөл миний бие ажиллаа. Манай нэвтрүүлэг танд YouTube-ийн од мөндөр сууг, NTV телевиз болон од мөндөр радио 83.3 болон 107 дэлгүүрээр хүрлээ. Өнөөдрийн дугаарыг Японы алдарт Roto брендийн энгийн бөгөөд төгсөрөөтэй хадалаабо Монголдо илүү урамшууллаа зарлаад байгаа Skytel компани ивент итгэлээ. За баярлалаа. Учиртай 3 толгой дээр олцсон. За тэг. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүү мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүүг түгээх нь үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Удаагийн банкны данс байгаа 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандсанаар од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.